ямар төрлийн кино вэ? За тэгээ киноны ер нь яг өгөх мессеж нь юу вэ тавчхандаа үзэгч сонсогч хүүхдүүдтэй хүмүүстэй хэлвэл киноны жанр болохоор инедмийн кино гэж явж байгаа. Тэгээд мессеж нь гэвэл ерөөсөө аав охин хоёрын харилцааны тухай гардаг. Тэгээд нэг нэгнийгаа ер нь аав охинч гэлтгүү те гэр бүлийн хүмүүс нэг нэгнийгаа сайн ойлгож сонсож байгаарэ, нэг нэгнийгаа ойлгох гэж хичээж байгаарэ гэсэн мессежтэй. Илүү ямар хүмүүст хүрээсэй гэж хүсэж байна? Энэ киноны агуулгыг. Надад л яг миний үеийн охтууд л юм шиг санагдсан. Тэгээ бас аав нарт те өсвөр насны хүүхдүүдийн хичээл номыг ингээл үнэхээр л тийм аав ээж байдаг штэ те наа хичээлээ чи сураад тахад ядаад тах юм юу байсан бэ? Чиний амьдрал чи хэцүү юм ерөөсөө байхгүй ингээд чиний идэх хоол чинь бэлэн ингээл бүх амьдрах зардал бүх юм чинь бэлэн байхад чи яагаад ингээд хитрхийх дарамт шахалт өгдөг ч юм уу те хичээл номоо чи ингээд бүр сайн хийгээд тэнгууд яг нөгөө түгээр 10 жилийн нэрэл ингээд аав нь өөрөө охиныхоо биеинд ороод ингээд амьдраад үзэх нь айгүй хэцүү байгаа байхгүй тий. Яг тэр нь хэцүү байгаад байгаа шүү дээ өөрт нь бол тий. Тэр асуудлуудыг ерөөсөө юм чиний хоёр талтай тоодгүй охин нь ч гэсэн аавынхаа асуудлуудыг ерөөсөө тоодгүй тий. Компани дээр нь тийм зөрчилтэй ажил төрөл ингэж явдаг. Охиныхоо төлөө ямар хичээж байгаа гэдгийг охин нь ойлгохгүй ингээд яншаад өглөөд байна гэсэн ийм харилцаа айгүйх байгаа хаа. Байгаа. Амьдрал дээр бол зөндөө. Тий. Тэнгүүд яг ингээд харангууд нэг нэгийг ойлгох хэрэгтэй байгаа байхгүй. Ивент эдгээрч Батга эмчилгээ, арьс арчилгааны брэнд Biamon Anti-Acne